Аризона мужийн Феникс хотод 1963 оны хаврын сэрүүхэн шөнөөр хуульцсан салбар түүх болон үлдсэн нэгэн ноцтой хэрэг үлдэгдсэн байна. Ил өдөр Луис Н. Джеймсон гэх 18 настай охин өөрийн ажилдаг Paramount кино театрын хөнгөн зууш борлуулах зэгт уртсгсан цагаар ажиллахаар очсон байна. Түүнийг таних бусад хүмүүс өөрийг нь Ер бусын бүрэг ичимхий нэгэн хэмээн тодорхойлдогч энэ нь түүний ааш цан гэхээс илүүтэй хөнгөн зэргийн оюуны хомсдолтой нь холбоотой байлаа. Луис Н.-ийн уртсгсан цагаар ажиллах шалтгаан нь дэлхийн 2 дугаар дайны талаар өгүүлэх Урт өдөр нэрт кино байсан агаад 3 цаг гаруй үргэлжилдэг маш урт кино болж таарав. Арай гэж ажилд арсны дараа сүүлчийн автобусанд сууж гэрийнхээ ойролцоо буугаад алхаж байтал нэг машин араас нь дагаад байгааг мэдэрчээ. Удалгүй машинаас үл таних хэрэг бууж ирээд амийг нь дарж машины арын суудлал руу түлхэн суулгаж гар хөлийг нь хүлсэн байна. Уг үл танихэр нь Эрнесто Артуро Миранда гэгч байсан бөгөөд 23 насны төрсөн өдөр нь болохоос хэдхэн хоног дутуу байхад дээрх бусрамг хэргийг үлдэж буй энэ байлаа. Тэрээр Мексик цагаачдын гэр бүл төрж багада ээжигээ алдсан тул аав нь дахин гэрэлсний улмаас гэрийнхэнтэйгээ таарамжгүй харьцаатай болсон байна. Улмаар 8 дугаар ангиас эхлэн гэмт хэрэг зөрчилд холбогдох болж муж дамжин хэрэн тэнүүчлсээр эцэст нь айрам далбахааж амьдралаа өөрчлөхөөр шийдсэн байна. Харамсалтай нь айрам далбахааж байхдаа харуулын цэгийг эзэнгүй орхиж яваа зогсохгүй. Энэ хугацаанд усан дурж буй эмэгтэйг нууцаар харж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсан нь баригдаж 6 сар ад бахаасны эцэст ич хүртэйгээр хөөгдсөн байна. Цэргийн албанаас хөөгдөд удаагүй байхдаа Твайла Хоффман гэх 2 хүүхэдтэй ахинг насны нөхрөөсөө салсан эмэгтэйтэй хамтран амьдарч удалгүй дундаасаа охинтой болсон байна. Биеэрээ битүү шивэстэй хотын захын хүнсний бухлагт цагаар ажилладаг түүнийг таньж мэдэх хүмүүс нь азгүй амтан хэмээн ярилцдаг байна. Эрнесто Луис Н.-ийг эзгүй зүйлд аваачиж хутагт тулхан хүчнэсэн байна. Луис Н. юу болоод байгааг бүрэн ойлгоогүйч хутгалуулахаас айж хүчирхийлүүлж байгаа ойлгож байна. Үүний дараа Эрнесто түүнийг гэрийнх нь ойролцоо буулгаад ич хүргүүгээр миний төлөө залбираарай гэж хэлээд явж чадав. Хүчинд автсан төрхтэйгээр гэртээ орж ирээд юу болсныг гэрээхэндээ хэлснээр гэрээхэн нь энэ тухай цагдаад мэдгдэж түүнийг эмнэлэгт үзүүлсэн байна. Ийхүү гэмт хэрэг үлдгэсэн болох нь тодорхойж цагдаа нар хэрэгтнийг олж тогтооход ямар ч ахиц гаргасангүй. Хэрэг гарснаас хойш Луис Н.-ийн гэрээхэн түүнийг автобусны буудлын дээр тосдог болсон бөгөөд 7 хоногийн дараа автобусны буудлын ойролцоо 1953 онд үйлдвэрлэгдсэн Packard маркийн автомашин зогсож байхыг хараад Луис Н. хүргэн ахта өөрийг нь хулгайлсан машин мөн юм шиг байна гэж хэлснээр хүргэн ах нь машины дугаарыг бичиж аваад цагдаад мэдэгдэв. Цагдаагаас хүргэн ахынх нь мэдэгдсэн DFL 312 дугаард 1953 оны Packard машин бүртгэлгүй байна. Харин DFL 317 дугаартай Packard машин Twila Hoffman гэх эмэгтэйн нэрээр бүртгэлтэй байгааг олж мэджээ. Тэр даруй цагдаа нар Эрнестог баривчилж түүнийг Феникс хотын хамгийн туршлагатай мөрдөгчд болох Кэрол Кули болон Вилфред Янг нар байцаахаар бол. Мөрдөгчд Мексик гаралтай ойролцоонаас өндөр жинтэй 4 нэрийг игнүүл зогсоогоод таньж олуулах ажиллагаа хийсэн боловч Луис Н. хэрэгтнийг таньж чадсангүй. Арга мухарцсан мөрдөгчд Эрнестог байцаалтын жижигхэн өрөөнд 2 цагийн турш тасралтгүй байцаасан байдаг. Энэ хугацаанд яг юу болж өнгөрснийг тэр гурваас өөр хэн ч мэдэхгүй боловч Эрнесто Луис Н. болон өөр хэд хэдэн эмэгтэйг хүчиндэж дээрэмдсэн болохоо хүлээсэн байна. Тэр даруй мөрдөгчд Луис Н.-ийг байцаалтын өрөөнд оруулж ирээд энэ мөн үү гэж асуухад Эрнесто "Тийм ээ, тэр охин мөн байна" гэж хариулсан байдаг. Үүний дараа мөрдөгчдийн зүгээс дээрх үл баримтыг баталгаажуулж хэрэгээ хүлээж буйгаа албан ёсоор бичиж өг хэмээн тулгасан байна. Энэ дагуу Эрнесто урьдчилан бэлдсэн эрх сануулсан бичгтэй бланкны юм бичих хоосон талбар дээр
болсон бүх явдлыг бичиж өгөв. Харин урьдчилан бэлдсэн тэр хэсэгт Эрнесто Миранда миний бие өөрийн хүсэл зоригийн дагуу аливаа дарамт шахалт амлалтгүйгээр өөрийн хууль ёсны эрхээ бүрэн мэдж энэхүү мэдэгдэл миний эсрэг ашиглагдаж болохыг ойлгож энэ мэдэгдлийг үлдэж байгаагаа үүгээр илэрхийлж байна хэмээн бичсэн байдаг. Хэрэг явдал нэгэн тодорхой болсон тул төлбөрийн чадваргүй Мирандад улсаас өмгөөлөгч томилж хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Түүнийг өмгөөлөхөөр дайны үеэр явган цэргийн ангид дэд хурандаа цолтоогоор албахааж байгаа. Феникс хотод нүүж ирмэгцээ хэсэгхэн хугацаанд дунд сургуульд багшилж уламаар 1922 онд Оклахома мужид хуульчийн шалгалт өгч тэнцсэн Айлвин Моргэгч томилогджээ. Тэрээр карьерийнхаа туршид 35 хүчингийн гэмт хэрэгтээр шүүгдэгчин өмгөөлөгчөөр ажиллахдаа ердөө ганц удаа л ялагдсан байна. Гэвч Морийн хувьд улсаас томилсон хэрэгтээр ажиллах дургүй байлаа. Учир нь түүнд хэрэгтээр ажилласныхын төлөө ердөө $200 хөлс олгох ба Эрнестогийн хувийн байдалч түнд таалагдсан. Мирандагийн анхны шүүх хурал 1963 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болж олон нийт энэ хэргийг маш хурдан шийдэгдэх боломжтой ойлгомжтой хэрэг хэмээн бодож байлаа. Хуралдааны үеэр прокурорын зүгээс Луисенийг хохирогчоор байцаалт авсан мөрдөгчдийг гэрчээр оролцуулж түүний хэргийг хүлээсэн бичгэн мэдүүлгийг голлох нотлох баримтаар танилцуулав. Өмгөөлөгч Айлвин Мор уг бичгэн мэдүүлгийг өмгөөлөгч авах эрхийг нь зөрчиж түүнд хууль зүйн тусалцаа авах бодит боломж олгоогүй гэх үндслээр нотлох баримтаас хасуулахыг хүссэн. Харин шүүгч Йэл Макфет мэдүүлгийг ном журмын дагуу авсан тул гэм бурууг шийдэх тангарахнуудад хандан уг мэдүүлгийг шүүгдэгт сайн дураараа өгсөн гэж үзэх хэрэгтэй хэмээн зааварчлав. Үүний үр дүнд дангарахтнууд Мирандаг гэм буруутай гэж үзэж шүүхээс түнд 22 жилийн хорих ял онов. 6 сарын дараа Аризона мужийн дээд шүүхэд Мирандагийн давзаалтах шатны шүүх хуралдаан болж өмгөөлөгч Мор анхан шатны шүүхийн шүүгч тангарахтнуудад буруу зааварчилгаа өгснөөр хууль бус нотлох баримтыг үнэлж тангарахтнууд Эрнестог гэм буруутай тооцсон тул анхан шатны шүүх хуралдааныг дахин явуулах хэрэгтэй хэмээн тайлбарлажээ. Гэвч энэ тайлбарыг мужийн дээд шүүх зөвшөөрөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Энэ үед Феникс хотын иргэний эрхчлөө нийгэмлэгийн тэргүүн хуульч Роберт Коркоран энэ хэрэгэн сэжигтэн яллагдаг шүүгдэгчийн эрхийг хамгаалахад жишг болох үс тохиолдол боллоо гэж үзэн үн төлбөргүйгээр ажиллаж эхэлсэн байна. Энэ нь бошуухан уг хэргийг дуусгахын төгс болсон өмгөөлөгч Айлвин Морийн санааг амрааж тэрээр удалгүй хэрэгээс гарчээ. Үүний дараа Роберт Коркоран өөрийн эртний танил алдарт өмгөөлөгч Джон Флинээс тусламж хүсэхэд тэрээр зөвшөөрөө зогсохгүй хамт ажилладаг онлын өндөр мэдлэгтэй Джон Фрэнкийг багтаа нэгтгэсэн байна. Ингээд Фрэнк гомдлоо бичиж Флин шүүхэд төлөөлөхөөр болов. 1966 оны 2 дугаар сарын сүүлээр Америкийн нэгдсэн улсын дээд шүүх ил хэргийг 3 өдрийн турш хэлэлцсэн юм. Хуралд оролцсон Аризона мужийн прокурор Гари Нельсон мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаанд энэ мэтээр хязгаарлалт тогтоогоод байвал онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг олж тогтоох үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэх агуулгаар мэтгэлцсэн байна. Ингээд хурал завсарлаж 1966 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн даваа гарагт ерөнхий шүүгч Earl Warren 60 хуудас дүгнэлтийг нэг нэгэнгүй чангаар уншиж сонсгов. Хэрэг 5-4-ийн харьцаатайгаар Мирандагийн талд шийдэгдэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсон байна. Уг шийдвэрийн үр дүнд мэдүүлэг өгөхөөс өмнө хэнд боловч дуугүй байх хэрэгтэй болохыг нь сануулж үүнийг үл хэрэгсэн өгсөн мэдүүлэг нь хожим өөрийнх нь эсрэг ашиглагдаж болно гэдгийг тайлбарлан мөн өмгөөлөгчөөс хууль зүйн тусалцаа авч мэдүүлэг өгөхдөө байлцуулах хэрэгтэй бөгөөд хэрв хөлсдүүлэх чадваргүй бол улсаас өмгөөлөгч томилж өгч болохыг зайлшгүй урьдчилан мэдгдсэн байхыг мөрдөгч нарт үүрэг болгосон юм. Үүнийг зөрчиж мэдүүлэг авсан тохиолдолд уг мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
1967 оны 2 дугаар сард Эрнесто Мирандагийн анхан шатны шүүх хуралдаан дахин болж 5 өдөр үргэлжилсэний эцэст түүнийг гин буруутай гэж үзсэн юм. Луисэнийг шүүх хуралдаанд оролцуулсан ч тэрээр дөрвтэй зүйл ярьж чадаагүй бөгөөд Эрнестогоос хууль сануулж аваагүй мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй болсон тул хэрэг Эрнестогийн талд шийдэгдэж мэдхээр байв. Гэвч түүний хамтран амьдрагч Вайла Хоффман хүүхдийн асрамжийн талаар Эрнестог хоригдож байх үед нь эргэж очихдоо ширүүн маргаснаар тухайн үед Эрнесто өөрт нь Луисэнийг хүчнэдсэн гэж хэлж байсан талаар мэдүүлжээ. Энэ нь хурлын уур амьсгалыг орвонгоор нь эргүүлж тангарахтнууд түүнийг гин буруутай тооцох үндэслэл болов. Ингэснээр шүүхээс түүнд өмнө өгч байсан 22 жилийн хорих ялыг дахин оноожээ. Тэрээр анх баригдаж цагдан хоригдсноос 10 гаруй жил өнгөрсний эцэст 1972 оны 12 дугаар сард магадлангаар суллагдсан байна. Суллагдж гараад Эрнесто засрал хүмүүжлийг олсонгүй. Хуучны зангаараа гэмт хэрэг зөрчилд холбогдож явсаар 1977 оны 1-р сард шөнийн цэнгэний газар мөрөөдө тоглож байгаад $3 өрнөөс үүдэн бусадтай маргалдаж цээжин тус газраа хутгалуулснаар 34 наснда хорвоогийн мөн хүсийг үзүүлжээ. Хачирхалтай эсвэл хувь тавилангийн шоглоом гэж хэлж болох нэг зүйл нь Миранда хөнөөсөн гих Мексик гаралтай хоёр эрд Мирандагийн эрхийг нь уншиж өгснөөр тэд юу ч хэлэхгүй байсан бөгөөд хэргийн газраас өөр олигтой нотлох баримт олдоогүй тул тэднийг суллсан байна. Ингэж суллагдсанаас хойш тэднийг хинч дахин хараагүй бөгөөд Мексик руу буцсан хэмээн таамагладаг ажээ. Ингээд Эрнесто Мирандагийн хэрэг эзэнгүй хэрэг болж хэрэгсэхгүй болсон байдаг.